Самбацоно өнөөдөр та бүхэндээ 10 болон 10 өгүүлбэрийн part 2 хичээлийг бэлдэж ирлээ. Та бүхэн хичээлээ дуустал нь үзээрэй. Шиннюн. Зээл. Дал. Охин. Трес. Даашинз. Чигвон. Ажилтан. 음악. хөгжим. Хиун. хүч чадал ба энерги. Норе. дуу. Сошиг. мэдээлэл ба сураг чимээ. Сэнгак. бодол. Яг. 신용이 좋아야 은행에서 대출을 받을 수 있어요. 신용이 좋아야 은행에서 대출을 받을 수 있어요. зээлийн түүх сайн байж банкнаас зээл авч чадна. 제 딸은 올해 10살이에요. миний охин энэ жил 10 настай. 그녀는 예쁜 드레스를 입었어요. Тэр бүсгүй хөөрхөн даашинз өмссөн байсан. 이 가게 직원이 아주 친절해요. Энэ дэлгүүрийн ажилтан маш илдэг. 저는 클래식 음악을 좋아해요. 비 сонгодог хөгжимд дуртай. 기운이 없어서 오늘은 쉬고 싶어요. хүч чадалгүй байгаа болохоор өнөөдөр амармаар байна. 이 노래는 정말 감동적이에요. 인도 үнэхээр сэтгэл хөдлөг. 오랜만에 친구 소식을 들었어요. удаа хугацааны дараа найзынхаа сургийг сонслоо. 좋은 생각이 있어요. надад нэг сайхан санаа байна. 감기에 걸려서 약을 먹었어요. ханаад хүрсэн болохоор ийм уусан. Лайк болон subscribe дараарай.